Сайн бацгаана хүмүүстээ. Ингээд та бүхэнтэйгээ дараагийн хичээлээр уулзъя. Страт урлагийн тухай. За өнөөдрийн хичээлээр бид блюз суртахлын талаар эхнэ. За блюз гэдэг маань уйтгаргүй гэсэн англи үгнээс гаралтай. Америкийн нэгдсэн улсын өмнөд мужуудын хар боолуудын ардын хөгжмөс болон хөдөлмөрийн дуунаас үсэл гаралтай. Гитар болон аман хууртай дуулдаг, хөгжимчт нь уйтгартай, аялалгүй гоцлон тоглодгийн зэрэгцээ дуучны зарим үед шүлэг уншдаг байсан нь эрхчлөө аз жаргалыг мөрөөдсөн уник ганцаардлын өнгө хайстай. Блюз дуунууд нь ихэд сэтгэл хөдлөн бөгөөд ихэвчлэн 3 аккорд дээр суурилсан энгийн аялгаутай, гунигийн сэттэй дуунууд байдаг. 20 дугаар зуунд блюз нь поп хөгжмийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсэн гэж үздэг. За тэгвэл нэгэн гол төлөөлөгч болох Жорж Джонсны Инээж Придок та бүхэнд өргөж байна. За энэ дугныг 895 онд бичүүлснээр Африк Америкийн хөгжмийн бичлэг хэлэлтэй өгсөн. Энэ дугн хар арсны хөгжим хэмээн нэрлэж байжээ гэд дуу сонсдог. The last song is sung by Mr. George W. Johnson, his son record. As I was coming around the corner, I heard some people say, "Here comes the dandy darky, here he comes this way. With a heel like a snowplow, his mouth is like a strap mat. When he opens his diddly, you will see a fearful captive that I laugh." I could not help from laughing. I could not help from laughing. Сонирхолтой байгааз. They said his mother was a princess, his father was a prince, and he'd been the apple of their eye, he had not been a twin. But he'll be the king of Astor in the sweet by and by. And then I heard them say, "Bye," I laughed until I cried, and then I laughed. I could not help from laughing. I could not help from laughing. So now kind friend, just listen. So what I'm going to say, I've tried my best to please you in my simple little way. Now whether you think it's money or a quiet bit of cash, why all I'm going to do is just go in this and laugh and laugh. I could not help from laughing. I could not help from laughing. За дараагийн нэг урсгал маань country blues. За үүний гол төлөөлөгч болох Long Hair-ийн нэг уран бүтээл өргөж чинь. Long Hair нь арай өвөрч байсан 1918-1980 оны хооронд амьдарч ирсэн. Аман хуур гитартай дуулдаг гэж хэлсэн бол энэ дуучин маань төвлөрөх хуур нарийн бүрээгээр тоглон дуулдаг байсан байна. Ингээд нэг уран бүтээлийг сонсох.
get you right. But I'll stay. За дараагийн уран бүтээлч бол Рэй Чарльз Робинсон. 1930 оны 9-р сарын 23-нд Жорж Модижийн Албани хотод мэдлжээ. Америкийн төгөлдөр хуурч, дуучин, ритм блюз урсгалыг хэвшүүлсэн хөгжмийн зохиолч юм аа. За тэрээр 7 настайдаас хорсон боловч авьяас бэлгээрээ дэлхийд алдартай болж чадсан агуу хүн юм. Тэрээр уран бүтээлээр Грэммийн 17 удаа шагналыг эзэн болж байсан байна. 5 удаа нь л түүнийг нас барсны дараа олгож ирсэн байна. 1979 онд Жорж Модижийн хөгжмийн алдартай танхимын анхны алдартай нэг болж байжээ. Түүний амьдралаар зохиогдсон Рэй киноноос түүний тухайд илүү мэдчих болно. За ингээд түүний бас нэг уран бүтээлийг та нарт төлөвлөх гэж байна. Жаз хөгжмөд ихээхэн нөлөө үзүүлсэн блюзны хүмүүний сэтгэлийн санааг илэрхийлдэг бөгөөд тод ялгадаг гişгийтэй аккордын багцаараа танигддаг гэжээ. За ингээд уран бүтээлийг сонсно. Georgia, Georgia, the whole day through, just an old sweet song keeps Georgia on my mind. Georgia on my mind. I said, Georgia, Georgia, a song of you comes as sweet and clear as moonlight through the pines. Other arms reach out to me, other eyes smile tenderly. Still in the peaceful dreams I see the road leads back to you. I said, Georgia, oh Georgia, no peace I find, just an old sweet song keeps Georgia on my mind. Georgia on my mind. Other arms reach out to me, other eyes smile tenderly. Still in peaceful dreams I see the road leads back to you. Whoa, Georgia, Georgia, no peace I find, just an old sweet song keeps Georgia on my mind. Georgia on my I said just an old sweet song keeps Georgia on my mind. За ингээд гэрийн даалгаварт
дээрх уран бүтээлчдийн дуунуудаас 5-аас 8 уран бүтээлийн нэрийг бичиртэй бичиж илгээгээрэй. Та нар сонирхолтой байсан баха. Анхаарал сансанд баярлалаа. Баяртай өгтөдөө.